Сайн байцгаана уу? Таны гар утсанд яг одоо хэдэн кэнди байгаа вэ? Та кэндигээ хэрхэн ашиглахаа мэдэхгүй байгаа бол би танд дараах зааврыг хүргэе. Кэндигээрээ ярианыхаа төлбөрөө төлөх бол Pay Bill зай аваад үнийн дүнгээ бичээд 555 дугаарт мессеж илгээгээрэй. Кэндигээрээ нэг ч худалдан авах бол жишээ нь 1000C гэж бичээд 555 дугаарт мессеж илгээгээрэй. Кэндигээрээ дата багц авах бол жишээ нь 100 MB гэж бичээд 555 дугаарт мессеж илгээгээрэй. Кэндигээрээ олон улсын ярианы эрх авах бол жишээ нь Globus зай аваад 3000 гэж бичээд 555 дугаарт мессеж илгээгээрэй. Кэндигээ бие биедээ бэлэглэх бол дугаараа бичээд зай аваад шилжүүлэх кэндигээ бичээд 555 дугаарт мессеж илгээгээрэй. Кэндигээрээ 24 цагийн турш сүлжээндээ үнэгүй ярих эрх авах бол C24 гэж бичээд 555 дугаарт мессеж илгээгээрэй. Кэндигээрээ 24 цагийн турш мессеж бичих эрх авах бол M24 гэж бичээд 555 дугаарт мессеж илгээгээрэй. Кэндигээрээ хайтон үйлчилгээний 1 хоногийн эрх авах бол Hi1 гэж бичээд 555 дугаарт мессеж илгээгээрэй. Гэх мэтчлэн кэндид маш олон төрлийн үйлчилгээ байдаг. Хэрвээ та яг одоо хэдэн кэндитэйгээ мэдхийг хүсвэл 555 дугаарт кэнди гэж мессеж илгээгээрэй.